За өдрийн мэнд тэгээд залуужуулах бичлэг хүрж байгаа. Гэхдээ энэ өмнөх бичлэгэн дээр эр хүний даваагийн янгалахын нууц гэдэг номыг санал болгосон байсан. Тэгээд манай пэйж яагаад энэ номыг санал болгож байгаа юм бэ? Яагаад энэ сэдвийг хүндэж байгаа юм бэ гэдгийг би олон дахин ингээд давтаж байгаа. Ер нь бол одоо миний пэйжийг удаан дагсан хүмүүс анзаарах юм бол би нэг сэдвийг дахин давтаж ярьдаг. Гэхдээ тэр сэдвээ өмнө нь ярьчаа дараагийн удаад ярихдаа илүү чанартайгаар хүргэхийг хичээдэг байхгүй юу? Илүү өөр санаагаар, илүү эсвэл ингээд би өөртөө илүү ихтэйгээр ингээд үгүйх хүсдэг. Тэгэхээр ер нь бол энэ асуудлын мөн чанарыг илүү гүнээр нь харж байна гэсэн үг. Та нар ингээд дандаа юмыг өнгөө хараад байгаа байхгүй юу? Өнгөө харж байгаа энэ харагдаж байгаа нүднээсээ л ингээд дамжуулж юмыг ингээд бодож байгаа. Тэгэхээр яг тэгээ одоо 7-8 жилийн турш энэ дотоод энерги гэх мэтчлэн тэгээ нуртнаас гэсэн сэдвүүдийг за эсвэл өөр олон зүйлүүдийг ингээд хийгээд явхад яриад явхад тэгээ ингээд хүнд зөв хоолт яриа, зөв хөвшил яриа гэхээр болохгүй байгаа даахгүй. Тэг яг яагаад энэ хайрцаг үсэж байна вэ? Яагаад ийм сэтгэл зүйн хоосрол байна вэ? Яагаад энэ хүмүүс амьдралдаа тийм итгэлгүй байна вэ? Яагаад ийм их энергийн алдагдал байна вэ гэдэг тэр сэдвийг хайгаад явж штэ. Тэгэхээр маш олон үл ойлголцолтой тулсан гэсэн үг. Маш олон асуудалтай тулсны үр дүнд яг хүмүүсийн тэр энергийн алдагдлын мөн чанарыг мэдээж олсон. Тэгэхээр энэ бол мэдээж бэлгийн энерги дотны харилцааны үедээ хүмүүс энерги авах биш, энерги маш их алдаадсан. Дээрээс нь энэ зүйлийг маш их хайдаг. Энэ зүйлээ ингээд нөхөхийн тулд тэ алкогол хэрэглэдэг ч юм уу, өөр хүнтэй харилцаж үздэг ч юм уу, туршлага судлахын тулд эсвэл энэ зүйл дээр өөртөө итгэлтэй байхын тулд бид нар ингээд ил болон далдуур ингээд маш олон харилцаанд үүсгдэг. Энэ харилцаанууд зарим чанартай, зарим чанаргүй. Гэхдээ ер нь хүн хөгжлийн замаар явахын тулд харин аратналаг байдлаасаа салаад хүнлэг инэрэнгүй байдал руу ирэх ёстой. Гэхдээ хүнлэг инэрэнгүй байдал гэдэг нь сул дорой гэсэн үг биш. Сул дорой байдлаар биш, зөв байдлаар хүн хөгжиж чадах юм бол, өөртөө итгэлтэй байдлаа бүрдүүлж чадах юм бол хүнд одоо ингээд хүнлэг инэрэнгүй байдлыг ингээд шаардах шаардлагагүй байхгүй юу? Ер нь яагаад одоо ийм олон гэмт хэрэгүүд гарч байгаа юм? Яагаад ийм их зэрлэг боломжтой байдал хүнээс гарч байгаа юм бэ гэхээр энэ дотоод сэтгэл хоосрол гэдэг зүйлтэй холбоотой. Хоосрлын мөн чанарыг хоосрлыг тэр яагаад мэдэрч байгаа тэгвэл дүүрэн байдлаа яаж олж авах юм гэдэг олон янзын асуудлын нэг хэсэг нь харин ялчгүй бэлгийн нэрэг дотны харилцаа гэдэг зүйлтэй холбоотой бол авчнаа. Энэ бол эмзэг сэдв биш. Энэ сэдвийг харин хоёр хөрөл ярьдаг. Нэг нь огт мэддэггүй хүн цэцэрхэж ярьдаг. Гэтэ тэр хүн маш муу хүн байх боломжтой. Би яг энийг яагаад ярьж байгаа юм бэ гэхээр шашин дээр ч хэлдэг шүү дээ. Шашин дээр та нарын бодож байгаа, та нарын сайн гэж бодож байгаа хүн чинь худалж гарууд байж магадгүй гэдэгт адилхан байхгүй юу? Яг энэ сэдвийг айгүй ингээд том махнарч ярьдаг, ингээд хүмүүс ярьдаг, тэ баар савн таанч ингээд эсвэл найз нөхдийн дунд ч юм уу, гэр бүлийн дунд ч юм уу, ил болон далдуур ярьдаг тэ. Нөхөртэй болж гэнэ, хүүхдтэй болж гэнэ, яаж ийж гэх мэтчлэн. Тэр бол арай соёлтой хэлбэр нь. Тэгэхээр энэ хэлбэрүүд, энэ маргаанууд, энэ дуусахгүй нөхцлүүдийн дунд за эсвэл хүн төрлөختөн үр өдмөө олдох нь миний гол зорилго юм уу? Эсвэл тэгээ би хөгжихийн тулд ганц бай байх хэрэгтэй юм уу гэсэн тэр олон асуудлуудын олон ингээ энэ хэлбэрүүд нь гэхдээ энэ хэлбэр яг энэ асуудлын хэлбэр нь маш олон янзаар төрдөг ингээд чи карьераа сонгонгоо гэр бүлээ ингээд карьер сонгоод гэр бүлээ хаях уу гэр бүл сонгоод карьер хаях уу гэх мэтлээ. Тэгэхээр яг төгс хэлбэр нь болохоор чи алийг хаяхгүйгээр урагшлах боломжтой байхгүй юу? Хөгжлийн замд харин ингээд мөн чанараа олох юм бол яг зөв хэлбэрээ олох юм бол бид нар яг олон удаа алдахгүйгээр илүү ингээд зөв байдлаар энэ дүүрэн байдлаар энэ дотны харилцааны байдлыг ойлгох боломжтой зүйл юм аа. Тийм болохоор бид нар яг энэ зүйл дээр зөв гаргалгааг нь гаргаж өгөхгүй бол би та нарт илүү том зүйл ярихаар та нар ойлгохгүй байхгүй. Яг тэгвэл өнөөдрийн энэ дур хүсэл аратналаг байдлаасаа яг зөвөр салж чадахгүй. Тэгээд зөвөр салах тухай ярьж байгаа нөхдүүд нь ч гэсэн дахиад худалж авахгүй. Тэгэхээр би их олон хүнийг худалж гэж хэлдэг л дээ. Ламрыг худалж гэж хэлдэг. Тэгээд босон болоогүй сексологч нар за эсвэл ингээд бичлэг хийж байгаа гаруудыг дандаа худалж гэж хэлдэг. Тэгээд би өөрийгөө үнэн гэдэг талтанд тавьчиад байна шүү дээ. Тэгэхээр би хэрвээ ингээд тэр бүгдийг худалж гэсэн мөртлөө өөрөө үнэн гэж хэлээд байгаа тий. Тэгэхээр энийг та нар харин яг шалгаж үзэх хэрэгтэй байхгүй юу? Тэгээ шалгаж үзээд үнэн байвал дагах хэрэгтэй. Үнэн биш бол дагах хэрэг байхгүй. Тэгэхээр яг одоогийн зүйл дээр яг энгийн мөртлөө энэ том зүйлийг яг үнэн ярьж байгаа шүү гэж өөрийнхөө зүгээс хэлье. Тэгээд та нар миний төгөж байгаа ном, төгөж байгаа солиодуудыг одоо ойлгохгүй ч болно. Тэгэхээр дахин уншиж үзээд яг ямар санаа юу гэж хэлж байгааг нь илүү сайн ойлгоод үзээрэй. Үнэхээр ойлгочих юм бол тэгээд тэр маш цөөхөн дотор цөөхөн. Тэгээд их олон худалчууд дундах байгаа ганц үнэн ярьж байгаа хүн ч гэж магадгүй. Тийм болохоор хэрвээ тийм байх юм бол та нар намайг илүү сайн хайрлах хэрэгтэй шүү. Илүү зөв байдлаар,
зүүр ойлголцох хэрэгтэй шүү. Амжилтсан.